мэдсэлсний үндсэн 3 багж байгаа. Одоо энэ тав хаач байгаа энэ бол ясны мэдсэлсний өрөм, ясны мэдсэлсний өрөө, агуу толцнууд ясны хоосон шорон авах чинь. Тэгэхээр 3 багж бол одоо манай улсын хэмжээнд үйл ажиллагаа хийж байгаа. Үйл мэдсэлсний харахтай ülгүүдэд хэрэгтэй үндсэн 3 төрлийн багж байгаа. Энэ 3 төрлийн багж өдөр очсноор манай эмчнэр ясны хоосон болоод үндсэн мөн дээрээс нь мэдсэлсний дараа өдөр агаараа ихч явсан гэдэг Улаанбаатар хавьд ясны одоо бихээр шинэ график шаардлага. Тэрийн авдаг багц нь энэ багц өдөр очсноор тухайн иргэн Улаанбаатар ихгүй гэсэн үг. Өөрийнхөө ангилалтай тэрийг хийсэн нь нийгэм эдийн засгийн тухайн иргэндээ ч гэсэн олон талын ажил багтаа бид нар Монгол улсын үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний одоо мэдсэлсний багц хамт цайлбарлах юм. Шаардлагатай мэдээлэл гадны батлын зохион байгуулалтын ажиллагаа гэсэн болох юм байна. Одоо гэрэл сог судлалын өнөөдрийн статистикээр Монгол улсын хэмжээнд жилдээ 25 орчим зөвхөн гэрлийн мэдсэлслийг эдгээр мэдсэлслийн 70 орчим Улаанбаатар гэтэл одоо энэ багшуудын тухайн хоригдол очсноор энэ хацаар багц гэсэн бас мөнгө хааж болж байна. Өдөө авалтын бүгд их нь одоо тендер болоод бос одоо юугаар гэсэн шаардлага багц хэвчлээ хөдөлж байгаа. Энэ нь бид нараас энэ асуудлыг ингээд тодорхой хэмжээнд шийдэж өгөөд тэр багц нарыг одоо Монгол инженерийн одоо дизайнераа одоо гадны улсад бол хийгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ багцнууд бол хэрэгт бол тайлбархан тухайн мессеж бол хүндрэл гарахгүй мөн дээрээс нь цэнгний хугацаанд урт мөн хэрэглэж байгаа. Тэр нас өөрөөр хэлсэн байна. Энэ бол өдөр орны юмсууд одоо ингээд өдөр тутмын эмчтэн асуудалгүй гэж болж байгаа.